Зүүн талаараа хэвтвэл илүү сайн унтдаг. Зүүн талаар хэвтгэхэд хамрын баруун нүх идэвхжиж эхэлдэг. Биеийн баруун талаар хэвтвэл зүүдэлж нам унтаж чадахгүй. Тэгээд сэрсэн хойно ч ядарсан хэвээр байна. Биеийн баруун зүүн талаар ээлжилж хэвтэгч 60% нь зүүн талаар харж унтна. Хоол эзний дараа ч бас ингэж болно. Хоол эзний дараа биеийн баруун талаар хэвтгэл та унтаж чадахгүй. Унтахаас нэлээд хугацааны өмнө идэрэ гэж олон хүн хэлдэг. Учир нь биеийн баруун талаар харж хэвтгэхэд идсэн хоолтой нь улаан хоолойд гарч ирж гулигмаар санагдаж эвгүй байдаг. Харин зүүн талаар хэвтвэл хоол идсэн байлаач оройн хоолой оройтууллаач баруун талаар хэвтсэн шиг муугар нөлөөлөхгүй. Ингэж бие эрүүл байлгана.